Интернет ямар хэмжээтэй вэ? Интернетийн хэмжээг тодорхойлж хэлэхэд хэцүү юм. Яагаад гэвэл энэ нь үргэлж өөрчлөгдөж дэлж байдаг. Өөрөөр хэлбэл өдөр бүр шинэ хүмүүс, шинэ систем нэмэгдэж байдаг. Жишээлбэл 1997 онд интернетэд 30 сая компьютер холбогдсон бөгөөд түүнд 30 сая веб хуудас мэдээлэл байсны 82% нь англи хэл дээр бичигдсэн байжээ. Гэтэл 1999 онд 1 тэрбум веб хуудас ашиглах боломжтой байгаагийн 60% нь зөвхөн англи хэлээр бичигдсэн байна. Эндээс бид энэ 2 жилд англиас бусад хэлтэй улс орнуудад интернет хэрэглэх хүрээ илүү тэлсэн гэж дүгнэж болно. Үргэлжлэлийг дараагийн хичээлээс үзээрэй.